сайн мэцхан хүүхдүүдээ 3 дугаар хичээл рүүгээ оръё. 3 дахь агуулга маань зөв бичгийн дүрм дээр бид бас 5 оноо авах шаардлагатай байдаг. Монгол хэл бичгийн хичээл шалгалтын дээр зөв бичгийн дүрм дээр 5 оноо, эссе зохиолтон дээр 3 оноо гэдэг ингээд зөв бичгийн дүрмийн хувьд 8 онооны шалгалт буюу нөгөө 50 онооноос 8 оноог нь чи авах шаардлагатай болчихдгоо. Тиймээс та бүхний багш нь хичээл орж явах үедээ зөв бичгийн дүрмүүдийг бүгдийг нэг бүрчлэн бичээлсэн учраас нэгтгээд зөвлөгөө өгөөд явчихъя. За зөв бичгийн дүрм дээр одоо телевизийн хичээлээр зааж байгаа 2-оос 3 дугаар ангийн монгол хэлний хичээлүүдийг их сайн үзээрэй хүүхдүүдээ. Бүгдийг нь эхнээс нь та дахин үзэх боломжтой байгаа учраас эхнээс нь дахиад 2 дугаар ангийн монгол хэлний 1-р хичээл, 2 дугаар хичээл гээд 3 дугаар хичээл, 3 дугаар ангийн монгол хэлний 1-р хичээл, 2 дугаар хичээл гээд ингээд үзээд яваарай. Нэг бүрчлэн үзээрэй. Энэ нөгөө дүрмүүд маань дахиад энэ дээр маш сайн тайлбарлагдаж өгч байгаа. Бага ангийн хүүхдүүдэд бүр илүү их сайн тайлбартаагаар орж ирж байгаа учраас эндээс үзэх юм бол та хэд маань зөв бичгийн дүрм дээр алдаа гаргахгүй байх магадлал өндөртэй болж байгаа. За одоо 12 дугаар ангийн монгол хэл бичгийн шалгалтанд зөв бичгийн дүрм дээр ирдэг дүрмүүд маань ихэвчлэн ирдэг дүрмүүд маань энэ вэ? Эр үгийн эм үгийн ийг зөв дагуулах. Үйл үг бүтээх ил дагаврын дүрмийг зөв дагуулах, хатуугийн тэмдэг зөөлний тэмдгийг зөв дагуулах, гээгдэхгүй хишгийн дүрмийг дагуулах, сан нэмхэн Т ялгалын нөхцөл урт гიშгээр эхэлсэн дагавар нөхцөлийг дагуулах ч гэдэг юм уу. Энэ маш их дүрмүүд орж ирдэг учраас та бүхэн маань энэ шалгалтанд сайн бэлдэх шаардлагатай. За өвөгдлийн маань энэ хэсэгт зөв бичгийн дүрм маань байж гэн. Зөв бичгийн дүрмийн шалгуур маань яг ийм өгөгдлөөр ирдэг. За багшийнхаа харуулж байгаа өгөгдлийг бид хийцэн байгаа. Дахиад өөрийгөө шалгаад хийгээд үзээрэй хүүхдүүдээ. За дараагийн нэг юм нь багшийнх нь Яшийнхаа шалгалтыг бэлтэж байгаа хүүхдүүдтэйгээ нийлээд зөв бичгийн дүрмийн багцлсан нэг юм багцлал байгаа. За энийг бас харуулчих. За дараа та энэ жишг тестүүд байгаа. Энэ жишг тестүүдийнхаа бүх зөв бичгийн дүрмийг нь хийгээд багш руугаа явуулахыг багш нь англи хэлсэн багш нарт нь хэлсэн байгаа. Групп дээр нь тавьсан байгаа. Эднэрийг ингэж хийж явуулах шүү хүүхдүүдээ. Энэ 19 бүлэг тест байгаа. За хийгээд өөрийнхөө алдаа мадгийг хараад шалгаатай эдийн л ажиллаж исэн л тестүүд байгаа. Энийгээ дахиад хийгээд өөрийгөө шалгаарай. Өмнө хийжсэнээ битгий хараарай. Зөвхөн өөрийгөө шалгаад өөртөө үнэнчээр өөрийгөө шалгаарай хүүхдүүдээ. За баярлалаа.